Унгалдна гэж ахыгаа бодсон юм уу аа? Үгүй үсттэй. За юу яцгаанда 100 ирсэн нартай өдрийн мэндэтэр. Энэ удаа Jackie Chan ахыхаа Dragon's Forever гэдэг киног ярьж өгөхөөр бэлтлээ. Манайхан ахын кинонуудыг яриулахыг хүсвэл саблайка харамгүй дараарай гийда. Өмгөөлөгчлөө кино эхлэхэд том бүлэглэлийн бололтой боссын өмнөөс энэ бүсгүүтэй уулзаж байгаагаар гарна. Өнөө бүлэглэлийн босс Машин гих нөхөр энэ бүсгүйг өдөж хоргоогоод сүүлдээ хүчин тэх гэж оролдчихэд дураагчна. Тэгээд шүүх хийнэ дээрээ тулж луу маань харин Машиныг өмгөөлж байгаа юм байна. Олон долоо асуудал дэгдээчгэлгүй энийг дуусгая гэд хідэн цаас өгөх гэсэн гэдийгээд авахгүй байна. Өхрийн сүүлэн дээр худаг гихчээр Машины залуус орж ирээд бүсгүйг заргаа буцаа гэд бас гар хурж байна шүү. Луу чамгаалж босч ирээд тэрүүгээр хидэд ирэглээ. Нэг нөхөр харин машин луугаа сайхан чирээд орж байна. Лууж өсөрч бууж очоод хөлийн машины хаалганд хавчаад чи босч очоод машиныг битгий дахиж асуудал гаргаад бай гэж хэлхийн завдалгүй өнөө бүсгүй ус руу түлхээд унгааски. Тэгснэ манай лууг алгадаад битгий тэд нартай нийлж жүжиг тоглоод бай гэж авч байна. Бүтггүй гар өмгөөлж ажиллаа л хийж байгаа болохоос яахаа алдсан гар биш болохоор лууц зөрүүлж алгадаад яваад өгөн тэрэ. Яахаа алдсан гар шиг болчлоо те. Уг нь өөргөө энэ бүсгүйд тусалчих гээд л үзээд байгаа байхгүй юу? Маргааш шүүг уралжуулж манай луу сурсан ажиллаа хийж байгаа болохоор өлхөө машиныг гин буруугээ гэд баталчихлаа. Гэхдээ бас хүн чанарын зулгаагаад машиныг хэд танхимд сайхан илэгднэ. Гараад явж байхдаа эхний таарсан бүсгүүтэй хоол идэхээр болоод дараагийн бүсгүүтэй кофе оруулчихлоо. Нарийн бичиг нь хажуугаас нь гайхсан зүйлгүй хараад байна. Манай хүн чинь нэлээд шалиг юм уу та. Нөгөө талд загсны ферми эзэн авхай хуу гэдэг бизнесментэй уулзаж байна. Хуагийн үйлдвэрийн асгадаг бохор усан загасны ферм рүү ороод загасуудыг устгаад байгаа гинэ. Хуач шууд мөнгө далаалгаад фермийг худалдаад авчихъя гэж байна. Хуач шүүхэд андна гэж зөрж сөрөөд нэг л учраа олсонгүй. Тэгэхээр нь хуа шууд хамгийн сайн өмгөөлөгчийг аваад үйлдвэрийн ажиллагаанд ямар нэгэн асуудал гаргаж болохгүй гэж даалгана. Тэгээд манай лууг өмгөөлөгчөөр авчихсан байгаагаар гардаг. Хуагийн өмгөөлөгчтэй уулзах үеэр усны шинжээч гэх Вэн авхатай танилцваа. Манай хүн шууд л усны шинжилгээтэй бүрэн танилцах гэсэн юм. Орой хамт хоол идэнгээ энэ талаар ярих уу гэд сэргэлэнтэж үзнэ. Харин Вэйн нүүр өгөхгүй байна. Манай хүн жараас нь дагаж яваад салан салтлаа гуйхан дэр. Нөгөө талд бүдүүнээ хоёр нөхөрд галз зэвсэг үзүүлж байна. Энэ ах одоо кино болгон дээр бүдүүнэ гэдэг нэртэй байдаг юм бах та. Энэ хоёр дээр хийх гэж байгаа нөхдүүд хэдээч зэвсэг авах мөнгөгүй юм байна. Тэгэхээр нь таравсны утга өгөөд амжилт хүссэн зөрүүлээ дайрч байна. Тэр доор нь эвхээ тавьчихлаа. Бүдүүнээ гаднаа л бүдүүн болохоос цэрэгт байсан хуучны эвгүй гараж. Тэгэд гараад явж байсан луу залгаад нэг ажил байна гинэ. Бүдүүнэг дагуулж авхаан ферм рүү яваад энэ газрыг заруулж дүнгэл би чамд 15% өгье. Тэгсэн авхаа авах гэж ирсэн хүмүүст нь нүүр өгөхгүй шууд ус цацаад ус руу унгаад байна шүү. Дүр солигдоод оройн нэг нөхөр нууцаар нэг газар руу орж байна. Энэ бол манай киноны туслах дүр Тимоти. Гэхдээ одооноос түүнийг загас гэд дуудчихъя. Загас гэртээ орж иж байсан юм байна. Гэтэл нэг нөхөр бас гэрт нь байна. Шууд үзээд доороо оруулаад авсан. Лүү босч ирээ дахиад үзэж байна шүү. Загас нэлээд сайн компо хийдэг юм байна. Тэгэж угаад нэг юм Жекийг танилаа. Хуучны найзууд уулзаж байгаа нь юм байна. Чи энд юу хийж байгаа юм? Би унтраалга хайж байсан юм. Унтраалга? Ард чинь л байна шүү дээ. Луу ахвагийн гэрт чагнаг төхөөрөмж суулгаад өгөөч гэж загсаас гуйхаар иржээ. Нөгөө талд нь бүдүүнээ харин шинэ байрандаа нүүж ирэв. Хаалгаа онгоолох гэсэн нэг л онгооддоггүй. Гэтэл цаанаас нь авхаа гараад ирлээ. Манай хүн гэрээ андуурсан юм байна. Ахвагийн яг хажуу талын байранд нь нүүж ирж байгаа юм байна. Тэгээд нүүж ирж байгаагаа хэлээ танилцаад авна шүү дээ. Цаашаа барьцаа ахиулаад кофе уух уу гэсэн авхаа гараад явчихваа. Орон бүдүүнээ яриаг нь сонсож байна. Тэгдэр шинжээч Вэн чинь авхагийн дүүн юм байна шүү дээ. Тэгээд өдөр эсрэг талын өмгөөлөгч өөрийг нь эргүүлэх гэсэн гихчтэй хэлв. Авхаа харин эрэгтэй хүн чинь царайлаг, туранхай, эсвэл хариуцлагагүй, бас сэтгэлгүй байвал хэрэггүй байдаг юм. Юу? Тэгэхээр ямар ч эрэгтэй хэрэггүй мүү? Бас тархан гүзээдээ ирчүүд бүрч хэрэггүй. Энийг нь сонссон бүдүүнээ гидсээ татаад байна. Тэгсэн цонхоор нэг нөхөр дээшээ гарч байгаа харагдана. Загас дээвэр дээр гараад авхагийн гэрлүү орчихлоо. Харин бүдүүнээ араас нь дагаад байна. Нөгөө өрөөнд явж байсан эгчдүү хоёр луугийн талаар ярьж байна. Хэрв тэр өмгөөлөгчтэй уулзвал өрсөлдөгчийн талаар илүү мэдэж болох юм гэд дүүрүүгээ харав. Загас ч чагнаг төхөөрөмжөө суулгаж байсан бүдүүнээ гарч ирээд үзэлцлээ. Загас ч гулжигнад баригдаж өгөхгүй юм шүү. Араас нь авхаа орж ирээд ваардад аячихлаа. Манай бүдүүнээд ашигтай юм болчихлоо. Манай хүн авхаа руу хараад авхаа харин ичингүүрээд байна. Маргааш нь загас цагдаад баригдчихсан луу ирж авч байна. Тэр үеэр нь Вэнийг хараад загасыг гяс жиж явуулаад өөрөө санаандгүй таарсан мэт жүжиглэлээ. Тэгээд өдрийн хоол идэхүү гэсэн Вэн дахиад үгүй гинэ. Игч нь мөрлөд хараад байгаар нь
орой хоол хамт идэ гэчихлээ. Тэгээд дугаараа тэмдэглэж авах гээд балцаас гаргаад өрөлд авсан гар чин завгүй байх шиг байна. Амандаа зоочих. Оройн Вэйн гэртээ авчираад шууд дар сэдэр уугаад хуучны хідэн найрах урлаг үзүүлнэ. Тэгсэн утас дугаараа загас ярьж байна. Логийн гэрт арын тагтаар нь орж ирээд унтлагын өрөөнд нь байгаа юм байна. Яахын гэрлөө орсноос болоод цагдаа дээр зараг үүсчихсэн тэрэндээ санаа зовоод байгаа аж. Лууч тэгэж байгаад яриаг нь хариулга айдаад явуулах гэж үзв. Буцаад гараад ирсэн Вэйн нойл руу ороод бүдүүнээ харин орж иж байна. Шууд нуугдгэж хэлээд гэрлээ унтраачглаа. Хоолны өрөө рүү явахдаа жижиг гэрлээ асаасан бүдүүнээ тэнд нь шүү. Аяархан буугаад явах гэсэн утсанд нь дэглээд гэрлийг нь унагчхав. Лууч нохооны баримлд бурууг нь чихээд нуугдж байсан бүдүүнийг Вэйний хүрмээр шүүгээр аваад явлаа. Тэгсэн манай хүн багтдаггүй шүү. Бүр чихээ түлхсээр байгаад хийчихлээ. Манай хоёр босч хоолоо идээд харин шүүгээний хаалга багуугаар наашаа гарч ирээд байна. Тэгээд сүүлдээ тэлсэхгүй хаалгыг нэвдээд гараад ирлээ. Лууч угаасаа эвдрэх гэж байсан хаалга гэд бүтэхгүй зүйл зохиогоо залаа тайна. Бүдүүнээ харин унтлагын өрөө орсон нэг л танил хүн байна. Өстгөн өлийн даваан дээр гихчээр үгийн зураггүй шууд зодтолдоод эхэллээ. Лууч юу болоод байгааг нь харах гэж очиод манай хоёрыг болиулаад хурдхан эргээд ирэх болохоор зодтолдохгүй байж байгаарай гуйж ийнэ гэж байгаад хэлж гарлаа. Вэйн дээр очиод хөөргөө ганц халбаг махч өмгүүлэхгүй хөөх хайдаад за хоёлоо ер нь дараа сайхан хооллоо гэд явууллаа. Буцаад өнөө хоёр дээр очисон нэгнээ ороосон могоо шиг хоёр нөхөр байж байна. Салгаад болиулах гэсэн загас цохоод луу өртөөд нүд будаа. Ядаж байхад хаалга нүдэд Вэйн хүрмээ үлдээж гिचээ. Аль хэдийн хөхөрсөн нүдэрээ ичихгүй ярзаатал инээж байгаа юм чинь. Буцаж ороод өнөө хоёрын дундуур хүрм авсан байхгүй хамрын бас тис. За нэгэн дундуур нь ороод нэгнээ хамардаад гуруулаа нэгэн амьсгаа авч байгаамаа. Тэндээсээ гарч пабас сүү авч уугаад хил амаа олох нь гэсэн. Энэ хоёр ч угийн хөл гар нийлэхгүй хоёр байна шүү. Аргагүй дээ пабад сүү уугаад суугаар чинь хин ам нийлэхвдэ. Нөгөө талд харин өнөө үйлдвэр үйсэн хаа баахан бараа бологсодтойгоо орж ирж байна. Лог маань ширээндээ дуудад суулгаад дөөхөө аятайхан ажиллах юм байгаа зү. Ахыгаа үйлдвэрийг хаалгаваа. Бүдүүнээ загас хоёрч дагаж ирээд суудсан дуртай дургүй эвгүй хоёр гар аятай байна. Бодлого тэгсэн бизнесменийн эсрэг талын өрсөлдөгч болтой нөхдөө дайрж ирээд үзэж гарлаа. Манай гуравч гуруула 10 эдийн эсрэг өөлөгхөн үзэлцэн. Хочешь зарезать меня, это открывал? Тэр дөрөө зугцсан эсрэг талын бизнесменийн хүмүүс боссоосоо 5 солоо боо хүртээд босс нь тэр өмгөөлөгчөг чөтгөрлүүн танилга гэж судраа буулган шүү дээ. Манай хүн Вэйнэ найрчих гэ том үлэг тонгоц хөлслөөд хоёулах нь одоо л нэг сайхан цагийг өнгөрөөхнө гэж байсан өнөө нөхдүүл ирж байна. Ажир дээр зөөгч байгаадаа хувилдаад лууг ганцаардуулж байгаад элбэн нүдэх гээд байгаа мó та. Вэйн ч нойлоор жоо ангисгээ сэргийг хоогуурн л манай хүнийг янзлах гэж үзэн шүү дээ. За тэгээд ахч үсэрч хараач гартаа таарснаа авч идээд гадан дотногоо үзэж явсаар ганц муу толгой багийнтан тонжулдлээ. Энэ хоёр өнөө уруугчсан өгч гимгүү зэрэлж нуугдж байгаад луугийн ганц цохиурыг аваад бас л энэнгүү бол ахыг үзэж чадахгүй гэж бодсон юм бах та. Манай ахч толгойг нь цонхоор авч идээд далаа таяад уруугч зөөгчрөөд өгсөн өнөөх нь өөрөө үсэрч хээл гэж байна. За ингээд дахиад л нэг сайхан хоол чипуухаа боллоо доо. Нөгөө талд бүдүүнээч тагтан дээр гүмпүүгийн костюмагийн хідэн уралт авч байгаад цэцгээ осолж байсан Егийн чихэн дээр цэцэг ургуулж байгаамаа. Хамт хоол идэвэрээ нэг оройг хамт өнгөрөөгөөч гэдэл галзуурч гарнаа. За тэгээд ихчид ч өндөр нарын өргөн бүдүүн альчээр таалагддаггүй болохоор нүүр өгөлгүйгэрэн зүг гэдэн годон. Бүдүүнээч бууж өгөхгүй араас нь өнөө орой булангийн шөлөндөөд 8 цагаас би чамайг ирэхгүй байсан ч хүлээсээр байх болноо. Манай эгч ч эр хүнд итгэх итгэлээ алдсан ч оройн нууцны бүхээгээс сим ажиглаастай. Нэг симхийгээр харсан бүдүүнээ яваад өгчээ. Ийм болохоор л эр хүнд итгэж болтгүй мухааны юм бодоод харж явсан бүдүүнээ цагаан хоолой бариад ярьж гарлаа. Би чамд ирэхгүй байсан ч хүлээнэ гэж хэлсэн. Чи надад биш өөртөө итгэхгүй байна. Чам шиг саахан бүсгүй үсэндээ хаагтаа байхыг хүсэхгүй байх л та. Тэр хавар хүмүүс цуглаад нэг тарган ихч өөрт нь хэлж байна гэд уянгалаа зогсоод байна шүү. Ой тарган авгаа минь. Би хатагтай та ярьж байна гэд бас л хайргүй авах юм аа. Тэгээд тулж очиод уучлал гуугаад хүрмээ өмсгөөд явах гэсэн. Чи галзуурч хаяа. Хин үсэндээ хаагтаа байхыг хүсдэг юм гинэ. Хоёулаа хаашаа явж хоол идэх үү? Чи өөрөө мэд. Биднийг уучлаарай. Бид одоо явж болцлоо. Гэд бас л романтик шаарнууд байгаа юм шүү. Царай муутай иржүүл зүтгэл сайтай гэж үнэн байгаа. За ингээд хоёр талд хайрын юм уу ашиг сонирхлын ч юм уу харилцааны үр өдөр дэлбэлээд нэг нэгэндээ дасаж эхэллээ. Вэн луу хоёр эхлээд шүүхийн заргаас болж уулзсан ч одоо бол тэр нэг хамааралгүйгээд учир зүгөө ойлгох шиг боллоо.
Нөгөө талд манай хоёр загасчилж магасчлаад бас хөөргөр романтик жааж байгаа шүү. Бүдүүнэж барьцаа ахиулаад чи ерөн загасны фермээ зараад надтай хамт Австрали явж морд хийжээж амьдраач. Гэт дуулж бүжээд найрс гарваа. Яа авгаач өөртөө суухан фермийн хүлэн зөвшөөрөх хэрэгтэй гэд фермээ зарах шин жалга. Нэг өрөө яа авгаангээр тоолонд эргүүлсэн шигэ байж байсан тог тасраад наасан. Харанхууд нэг юм сүүдэгнээд хин гэж ямар юм байшинд ороод ирв гэсэн загас хүрээд иржээ. Эртэдийн хэрэгээс болоод өөрийг нь бурууг батлах хүн хэрэгтэй гэд байгаа мó да. Лууж аятайхан аргалаад барьж аваад гарах гэсэн бүдүүнээ яа хоёртой таарав. Бүдүүнээ загас хоёр нэгнээ үздэггүй болохоор маргалдаж гарваа. Чи фермийг заруулах гэж энд нүүж ирээ үсттэй. Харин чи намайг энэ цагнах төхөөрөмж суулгаад өгөөч гэж гуйсан байхаа. За ингээд сайхан явж байсан харилцаа нураад ихчдүүс хаалгаа хаагаад орхилоо. Манай гурав шууд хоорондоо муудалдаад үзэж эхэллээ. Вэн гарч ирээд би цагдаа дууччихсан. Та нар зодооноо үргэлжлүүл л дээ. Манай гуравч нэг юм болох нү гэсэн зодолтоод маргааш нь цагдаагаас гарч явна. Лууч сайн бүсгүйгээ алдаад хоёр найзтайгаа муудлаа гэсэн. Өнөө хоёр нь харин овоо эвлэрч шиг боллоо шүү. Манай гүнж баярлсан өнөө хоёр нь маа. Бүдүүнэч зам дээр гарч зогсоод авахаатай ярилцах гэж үзнэ. Чамайг холдохгүй гэдэгт итгэхгүй байна. Чамайг дайрна гэдэгт итгэхгүй байна. Машин яг тулж ирээ зогсчихлоо. Бүдүүнээ нэрэнгээсэл авахад сайн бөгөөд гадагшаа додогшоо хамт явж амьдрий гэдг нь ч үнэн гинэ. Манай их чарын төлхүүрээр сайхан 5 салаа боовгон шүү дээ. Загасны фермэн чухал болохоор авахаа хөдлөхгүй л дээ. Тийм болохоор бүдүүнээ тэрэнд нь туслахаар боллоо. Тэгээд нэг юм уучлж байгаа мó да. Гэртээ ирэхэд гэрийнх нь гадаач луу хүлээж байгаад уучлал гуйх гэсэн Вэн юу гэж нүрөхв? Цаанаас нь нэмж загас гарч ирээд заргаа буцаачгаа гэж гуугаад цагдаа сэргийлэхийн асуудлаа шийдэж байгаа мó да. Лууч зэвхээ царайлж хөөрхий үлдээд бүдүүнээ загас хоёр харин нэг ажил амжуулахаар явлаа. Өнөө босс Хуагийн үйлдвэрт нь нууцаар оров. Тэгсэн үйлдвэр нь үйлдвэр дотроо үйлдвэртэй тэр нь харт амих бэлтгэдэг юм байна. Бүдүүнээ жуулчин аятаа зураг хөрөг дарж явсан нэгэн мэтгэд үйлдвэрийн бүгдээрээ харцсан жааж байна. Манай хүн ч аяыг олж байгаа зүхтах гэсэн гарах гарцгүй болчихлоо. Тэгээд үзээд туслахуудыг нь бүгдээр ингэ унагчглаа. Цаана нарийн нэг зэвхий царайд бие бэлдээд манай хүнтэй үзэх нь. Шахаж үзэж байгаад хүмүүсээрээ бариулаад бүдүүнийг унагшгаж байна. Тэгээд барьж аваад харт амиг хийгээд ухааныг алдуулчихав. Нөгөө талд үйлдвэрт явж байсан загасч тэнэг бүдүүнэ гэсээр үйлдвэрээс гараад явлаа шүү. Энэ үеэр шүүх гурлуулж зэтэрсэн царайлсан луу Вэйнийг гэрчээр дуудаад чи надад хайртай юу гэд шуудхан асуучглаа. Тэгсэн луугийн нарийн бичиг эсэргүүцэж байна. Хэрэгтэй холбоогүй асуулт байна. Эсэргүүцлийг хүлээж авахгүй. Бас л дураараа жааж байгаа шүү. Шүүгч манай хоёрын хөөрхөн драмаг ойлгоод асуултанд хариул гэж шахаад байна. Чиний хариултаас миний ирээдүй шалтгаална. Хэрвээ чи худал хэлэх юм бол шүүх танхимд өргөсөн тангараа зөрчиж гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Тийм болохоор чи надад хайртай юу? Вэйн бодож байгаа хайртай гинэ. Лууч тэр дараа Хуагийн үйлдвэрээс гаргасан заргыг буцаагаад хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо. Нарийн бичиг нэлээд ууртай байна. Манай хүнд талтай байсан бололтой шүү. Гараад явж байсан загас ирээд юу болсон гэлж манай хэд Хуаг нууцаар дагав. Тэгээд үйлдвэрт нь орж ирээ цаашаа орох гэсэн Вэйн хамт явъя гэж байна. Тэгэхээр нь Вэйнэр хамгаалагчийн анхаарлыг татаад ганц цохиж унгаад цаашаа орлоо. Дахиж камер дээр Вэйнэр анхаарал татуулаад хоёр хамгаалагчийг нугдаалгаад орсон бүгдээрээ байж байна. Манай хэдэгч шууд хөөгөөд юм бүдүүн уус манай тийм хүн байхгүй гэсэн цаанаас бүдүүнээ цонхыг хаглаад харт амиг үйлдвэрдэг болохыг хэлнэ. Ингээд шууд зодон эхлээд луу боссын хүмүүстэй үзэж байна. Тэгсэн Хуа бөмбөгрүүн дайраад бас л эвгүй гарав шүү. Вэйн харин зогтож байгаад Хуагийн туслахад шахажчихлаа. Тэгэхээр нь тэнд байсан Мончокор болгож өгөв. Бие бол хамгаалч харл юм байна. Загас үйлдвэрээр хэсэж зодолдоод ирсэн нөхдүүдийг нэг нэгээр нь унгаад Хуагийн баруун гарыг аасуулгаад нэг цохоод янзалчихлаа. Цаана нь харин өнөө зэвхий царайд тамхи савлаад байж байна. Тэгэхээр нь хүрээ дээр үзье гэсэн агаар дээр ганц амар цохилтийнэ. Манай хүнч босож ирээд нэг үзэх гэснээ хуруугаа гоцоолгоод унав. Лууч тэрүүгээр Хуатай хөөцөлдөж явсаар араас нь зэвхий царайд гарч ирээд үзэхэр боллоо. Нилээн даацтай нудрахтай нөхөр байна. Ганц цохилтоор луугийн амраас цус гаргачихлаа. Бэйнч гэсэн нэлээд багтуу бололт. Шууд тулдаж эхлээд л луу хилааж байна. Дундуур нь Хуа савсагнаж орж ирээд анхаарлыг татаж байгаад лууг зодуулаад байна. Энэ үеэр Вэн утас олоо цагдаа руу мэдгдэх гэсэн Хуа араас нь орж ирээд төвлөгээд унгаж байна шүү. Тэгэд бариулаас зүүгдсэн Вэйнийг харт амиг угаасан ус руу унагчихлаа. Араас нь харин бүдүүнээ дайраад харт амиг тарчихнаа. Тэгэд үзэлдсэн манай хүн биеийн суулж өөрийгөө хамгаалахтайгаа байна. Удалгүй Хуа хачин болоод тамхи нь үйлчлээд тэнэг байрлал аваад бүдүүнийг налаад унав. Манай хүнийг шууд өөрийнх нь бохор ус руу хаячихж байна шүү. Луу харин зэвхий царайтыг шахаад нилээн үзэж байна.
Тэгэж байгаад өчгөөр нь үснээс нь татаж унгаад хэдэд цохлоо. Босоод ирэхээр нь амар эргэлтэй өшгөлөл тэгээд дахиж нэмж 50 үртэй авсраа дуусглаа. Сэтгүүлчнэрч гадаад цуглаад Лу Вэйнийг бүдүүнээ загсыг тэврээд гарч байна. Цаанаас яавхаа эрхийг гараад бүдүүнээ загсыг шууд аяхан тэрэ. Ямар хайрг байна тийм ээ. Ингээд цагдаа нар чирч кино маань амар сайхандаа жаргаваа гэж. Биднийг дэмжиж саб лайк харамгүй дарахаа мартваа баярлалаа баяртай.